Сайн байцгаана уу? Япон улсад суралцахаар төлөвлөж байгаа залуучууд дүүнер та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Дамжин Жавын Батчмаг гэдэг Японд ирээд 12 дахь жилдээ амьдарч байна. За анх энд хэлний бэлтгэлээр ирсэн байгаа. Төгсөөд бакалавр дэвшиж суралцаж төгсөөд ажлын талбарт гараад 7 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. За энэ хугацаанд надтай адилхан хэлний бэлтгэлээс дэвшин суралцаж байгаа нийт 50 гаруй оюутнуудыг бакалавр, магистр, коллежид дэвшин суралцах болон тэтгэлэг хөөцөлдөх бичиг баримтан дээр нь тусалж байсан. За энэхүү туршлаган дээрээ үндэслээд анх ирээд удаагүй байгаа залуучуудтай хэрэгтэй гэж бодсон хоёр төрлийн зөвлөгөөг та бүхэнд бэлдлээ. За эхний хэсэг маань ирээд удаагүй байгаа Монгол залуучуудын гаргадаг нийтлэг алдааны талаар, хоёр дахь хэсэгтээ хэлний бэлтгэлээс дэвшин суралцах болон тэтгэлэг горилох ямар боломж байдаг талаар та бүхэнтэй хуваалцнаа. За бүгдээрээ эхний хэсэгтээ орцгоё. За Японд ирээд удаагүй байгаа залуучуудын гаргадаг нийтлэг алдааны хувьд хамгийн олон давтамжтайгаас нь эхлээд та бүхэнд танилцуулах юм бол соёлын ялгааг ойлгоогүй байх, цаг баримтал сураагүй байх. За тэгээд худлаа ярих гэсэн ийм 3 алдааг дурдж болох юм. За та эдгээр алдаануудыг санамсартай болон санамсаргүй байдлаар нэгээс олон удаа давтснаар тухайн Япон хүний итгэл болон хойштоо тухайн Япон хүнтэй харилцах Монгол залуучуудын ирээдүйд нөлөөлж болох маш том буруу нөлөө бий болох боломжтой юм шүү. За энийг бүрчлэн та бүхэн тайлбарлаж өгье. Тэгэхээр соёлын ялгааг ойлгоогүй байх гэдэг маань болохоор цуг ажиллаж байгаа Япон хүмүүстэйгээ Монгол хүмүүстэйгээ яг адилхан харьцснаас болоод олон төрлийн хэцүү байдалд орсон залуучуудыг би харж байсан. За хоёр дахь нь болохоор цагаа баримтал сураагүй байх. Энэ маань болохоор тогтсон цагтаа яг бэлэн байх гэсэн үг ерөөсөө биш. Жишээ нь цагийн ажил чинь 6 цагт эхэлдэг байлаа гэж ботход та 5 цаг 45 минут гэхэд аль хэдийн ажил дээр ирээд хувцас солилцсон бие сэтгэлээ бэлэн карта уншуулах дутуу хэмжээнд бэлэн байх ёстой. Энийг цаг баримтлах гэж байгаа юм шүү. За 3 дахь маань болохоор худлаа ярих. Энэ маань их хөвчлэн цагийн ажлынхаа шифтийг оруулчаад өөр ямар нэгэн ажил шалтгааны улмаас тухайн ажилдаа очих боломжгүй гэдгээ тайлбарлах үед их хвчлэн гарч ирдэг. Тэгэхээр манай монголчууд маань ер нь төлөвлөгөө ингэж оруулахдаа их муу их хвчлэн ингээд 7, 2, 3, 1 хоногийн өмнө яахаа шийддэг. Тэгэнгүүт цагийн ажил хийдэг газраа холбоо бариад жишээ нь найз нас орчлаа, би халуурч байна, би өдөж байна, ханиад хүрсэн, хөөл оорцсон гэх мэтчлэн хүний санаанд оронгүй сонин худлаа юм тайлбаруудыг тавьж чөлөө авдаг. Тэгэнгүүт тэр Япон хүн чи юу гэж бодож байна вэ гэхлээр за энэ ингээд худлаа ярьдаг юм байна. Монгол хүмүүс ингэж худлаа ярьдаг байна гэж бодох ч юм уу. Нэг бол чи хичнээн ингээд ажил дээр амар хичээгээд хамаг хурднаар ажилдаг байсан ч гэсэн чамайг ажил дээр энэ ингээд чин сэтгэлээсээ хийж чадахгүй байх магадaltaй гэх мэтчлэнгээ дүгнүүлэх боломжтой байдаг юм шүү. За ярианыхаа хоёр дахь сэдвлээ орцгоё. Тэгэхээр хэлний бэлтгэлээс дэвшин суралцах болон тэтгэлэг олох боломжуудын талаар ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр эдгээр боломжууд хэнд олддог вэ гэхлээр бэлтгэлээ маш сайн хангасан хүмүүст л олддог байгаа. Бэлтгэл гэдэг нь тухайн их сургууль байна уу, эцэлт байна уу, тэтгэлэг байна уу, алиндаа ч гэсэн шаардлагуудыг тавьдаг байгаа. Ийм болцлыг хангасан байх ёстой гэдэг эдгээр болцлуудыг хангасан хүмүүст нь л олгогдно гэсэн үг юм. За тэгэхээр эдгээр хэлний бэлтгэл сурж байгаа оюутнуудын хувьд бэлтгэх хамгийн чухал 3 зүйлийг та бүхэнд хэлж өгье гэж бодож байна. За эхний чухал зүйл маань эрс байгаа. Эрс чинь 100% ойрхон байх тусмаа тэтгэлэг аплай хийх, их сургууль материалаа өгөх, тэнцэх боломж чинь өндөрснөө гэж ойлгож болно. Зарим хэлний бэлтгэлүүд бүр 100% эрстэй оюутнуудаа тодорхойлт хүртэл гаргаж өгдөг. Ийм систем үйлчилдэг юм шүү. За хоёр дахь чухал зүйл маань болохоор хэлний мэдлэг байгаа. За хэлний мэдлэг гэдэг маань зөвхөн таны ярих чадвар, ойлгох чадвар биш. EGU эсвэл GPLD гэсэн хоёр шалгалт нь өндөр оноо авсан байх шаардлагатай. Өндөр оноо гэдэг маань GPLD-гийн энэ хоёроос дээшээ тодорхойлт авч тэнцсэн байх шаардлагатай. EGU гэдэг шалгалт маань болохоор ер нь бакалаврын түвшинийхний оюутнуудын гэдэг шалгалт байгаа. Энэ оноо чинь 200-аас дээш оноотой байх шаардлагатай шүү. Тэгэхээр зарим хүмүүсийн яриад байгаа шиг Японд ирээд
хэлний бэлтгэл сураад хэлээ амар сайхан сайжруулад их сургуульд орох юм боломж угаасаа намайг анх хэрэгтэй ч байгаагүй. Одоо сүүлийн 1-2 жилд ч гэсэн ирээд хэлний бэлтгэл сурж байгаа 0-оос эхэлж байгаа оюутнуудад байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэддэг. Тэгэхээр та хэлээ маш сайн сурч ирэх шаардлагатай болоо. За 3 дахь зүйл маань болохоор Монголд сурж байсан сургуулийн чинь эрс. За энэ бас маш чухал байгаа. Тэгэхээр Япон хэлний сургуульд энэ чинь дүн болвол үндсэн одоо боловсролын систем тооцогддог дүнд чинь ордгоо учраас Монголд сурж исэн их сургууль 10 жилийн чинь дүн маш чухал нөлөө үзүүлдэг гэдгийг би та бүхэнд хэлье. За тэгээд үүнээс гадна хэлний бэлтгэлийн оюутнуудад өөр хүнд ч олдох боломжгүй маш чухал боломж байдаг нь Open Campus-д оролцох, өөрийн биеэр оролцох гэсэн үг. Open Campus гэдэг маань тухайн сургуулийн жилд 1-2 удаа зохион байгуулдаг нээлттэй өдөрлөг сургалт юм. Тэгэхээр тэр өдөрлөгт та очисноор тухайн сургуулийн кампусыг өнгөө танилцуулгаж авахаас гадна сургалтын албаны хүмүүс, за гадаад оюутнууд ялангуяа тэтгэлэг хариуцсан ажилтнуудтай нь уулзаж зөвлөгөө авах боломжтой болох юм. Тэгэхээр та хэлний сургууль сурж байгаа бол энэ боломжийг бүү алдаарай. Өөрийнхөө сонирхож байгаа сургуулийн Open Campus заавал оролцоод үзээрэй. Open Campus нь ер нь ихэнхдээ 5 сараас эхэлдэг байгаа. Тэгэхээр урьдчилж цаг захиалаад очиж уулзах юм боломжтой байдаг юм шүү. За тэгээд зөвлөгөө хичээлээ үүгээр дуусгая. Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.